A Quiet Place кинонд хаа нэгтгээс гинт гарч ирсэн маш хүчтэй хэрцгий мангаснууд чимээ гаргасан бүхнийг алж шидэж байгаа гардаг. Энэ мангасууд сохор боловч маш мэдрэг сонсголтой. Ялимгүй чимээ гаргах төдийд дайрдаг. Манай талын дөрүүд болох нэгэн гэр бүл чимээ гаргалгүй мөрөөрөө амьдрахын төлөө тэмцэж байгаагаар гарна. Киноны хувьд ярилтгүй цөөнсөн аимшигын кинонуудыг нэгүүлж чадсан. Гэтэл зарим нэг алтартай томоохон вебсайтууд дээр уг киног цагаан арснуудыг дүүгэлгсэн, урагшилсан биш ухарсан, галт зэвсэг ашиглагыг уриалсан, консервативуудын амьд гарах мөрөөдлийг дүрсэлсэн гэх мэтээр улс төржүүлж өмжсөн байна. Сүүлийн үед Холливуд маш их прогрессив либералчлагдаж байгаа ба өнгөт арьстай хүн тоглоогүй кино маш цөөн болсон. Өнөөдөр Холливуудын кинонд аль болох хүчирхэг эмэгтэй гол дүр өнгөт арьстан ижил хүйснүүдийг оруулж нийгмийн цөөнхийг дэмжих мод дэлгэрсэн нь сүүл рүүгээ хүчилсэн хэв маягтай болж хэд туйлширч эхэлж байгаа. 18 оны Оскарын шилдэг кино Shape of Water-ын дөрүүлэхэд манай сайн талынх нь Мексик хар арьстай эмэгтэй ижил хүйстэй Abe Sapien гэж нас. Хүн загсын ирлээс бэлэгдэж байгаа зүйл нь нийгмийн цөөнх. Эсрэг дүрэн цагаан арьстай ирчүүд. Энэ цагаан арьстай хар эмэгтэйг арьсангоор илт доромжилсан эсгүүд байдаг. No siblings, Zelda? No, sir. That's not common, is it, for your people? My mama died after me. After I was born. You want something, you order, you take it out. It's empty. The counter's They're empty. all reserved all day. You don't sit down. Тэр диалогууд хүчээрийн дүрийг угаасаа л зэгүүцмээр хорон санаатай муухай харагдуулах зорилгоор оруулснаас биш өөрөөр зохиолд ямар ч үүрэггүй байсан. A Quiet Place-ийн хувьд найруулагч John Krasinski амьдрал дээр ихнэр Emily Blunt-тай гол дүрүүдэд тогложээ. Цагаан хүн цагаан үнтэй сууж хүүхэд гарвал цагаан хүүхэд төрнө. Энэ гэр бүлийн 5 гишүүнээс өөр дүр бараг гардаггүй. Бууны хувьд одоо ёстой мэдэхгүй. Мангас гарч ирвэл хайруулын тавгаар гэр бүлийг хамгаалах ёстой байсан юм шиг байна. Ингэж ярил тэднийхээр киног улс төржүүлж өөр өнцгөөс харж болж байна. Өнөөдөр Америкт ямарваа нэгэн асуудлыг цагаан арьснууд руу чихэн олширч цаашлаа тэднийг үзэн ядах хандлага бий болсон. Цагаан арьстай хүн ялимгүй буруу зөв зүйл хэлэх төдийд хүмүүс тэднийг bigot, racist, sexist, fascist гэтлэр гэж дайрч давчлан энгийн үзэгдэл болжээ. Киноны харийн мангасуудыг ялимгүй юмд уцаарлаж дайрдаг хүмүүстэй зүйрлэж болохоор байна. Өхөр унсан хүнд нохоо өстэй, үнэн үгэнд хүн өстэй. Нүд үнэн чих худал гэдэг ардын үгс байдаг. Кинон дээрх мангасууд сохор гэдэг нь өөрсдийн нүдээр үннийг олж харж чаддаггүй. Янз бүрийн үзэл суртал цохлуулсан гэсэн утгатай. Тэдний чих ялимгүй зүйл сонсмогцоо архирч дайрдаг нь ямар ч юмыг тайван сонсож чаддаггүй. Жижиг зүйлсийг хүн дээр хүлээж авч үргэлж уурлаж гомддог хүмүүсийн жишээ юм. Энэ кинон дээр гардаг дүрүүд Америкийн ч гэлтгүй нийтлэг сонгодог гэр бүл юм. Гол дүрийн залуу буюу эцэг хүн эхнэр хүүхдүүдэд хамгаалах, гэрээхэндээ хоол хүнс авчирч өгдөг ба нэг хэсэг дээр хүүн үлдгийг хүсэж охин нь явах гэхэд зориуд охиноо ихтийн үлдэж хүүдээ загас барих, цаашлаад гэр бүл ээжигээ хамгаалахыг эхнээс нь заадаг нь эр хүний үүргийг хүүдээ үлгэрлэн зааж байгаагийн хэлбэр юм. Өнөөдөр нийгмийн цонх гэгдэг LGBT хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөнүүд ирчээ авч байна. Энэ нь мэдээж нэг талаасаа зөв, хэн ч хүнийг байгаа байдлаар нь ялгарлах эсгүй. Гэвч нөгөө талаас энэ нь хүний эрхийг хамгаалах биш, либералуудын уламжлалт сонгодог гэр бүлийн загварыг устгах далд бодлого болоод явчих уу гэмээр байна. Постмодернистууд байглаасаа эрэгтэй эмэгтэй хүн гэж байдаггүй, нийгмийн өгөгдөл гэж үзэж эхэлсэн. So the trans movement, for instance, right? That started from postmodernism. Энэ нь барууны нийгмийг өвчлүүлж, залуучууд хүссэн хүсээ дураараа сонгож солиулах, бэлгийн чиг хандлагаа нээх солих гэх мэт үйлдэлийг хийснээр үүний үр дүнд уламжлалт гэр бүлийн систем рол эвдэрч бутарч байна. Баруунд гэрлэлт багасж, хүүхэд төрөлт багасанд энэ нь мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Ямар ч зүйлд онцгой юм байдаг, гэвч ямар ч зүйлийг хэтрүүлүүлэх хоруулдаг. Нийгмийн хамгийн жижиг субъект болох гэр бүл тогтсон яс чагийг уламжлалаасаа гажвал нийгэм өөрөө хэрхэн ганхах вэ? Кинонд гардаг мангасуудыг мөн political correctness гэж харж болно. LGBT нь одоо дөрөв үсгээр хязгаарлагдахгүй, нэмэгдээд одоо дунд нь бүр тоо зөхиж явна. Ингээд бараг 30 гаруй байтугай гендер гараад ирсэн байна уу юу? Political correctness-ийн гайгаар баруунд эрэгтэй эмэгтэй хүнийг хүүсийн хийшээ төлөөний үгээр дуудахыг хариулж ZME гэсэн сонин зохиомол шинэ үгээр дуудахтаа хүрсэн байна. Буруу гендерийн нэршлэр дуудвал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Мөн mankind, man-made зэрэг англи үгэнд түгээмэл хэрэглэгддэг man буюу ийм нөхцөлд ерөнхийд нь хүн төрөлхтнийг илэрхийлдэг үгийг эрэгтэй хүн гэдгээр нь хүлээж авч гендерээр ялгарлалтанд тооцох.
Ladies and gentlemen буюу ноёд хатагтай нараа гэдэг хэллэг хүртэл гутаанд оромжлох англи багтах зэрэг санаанд багтамгүй тэнэг гэмээр зүйлс болж эхэлж байна. Change the future of mankind. So we'd like you to look We like to say people kind, not necessarily mankind. Энэ нь хохирогчийн сэтгэхүйг улам өөгшүүлж, улам сул дорой болгож байна. Үүн дээр нэмж ярмаар байгаа сэдв бол Kanye West. Make America Great Again малгай өмсөж, үзэл бодлоо өөрийн Twitter дээр чөлөөтэй илэрхийлснээр олонний анхаарал төртөж, жирийн хүмүүсээс эхлээд бусад түүний найз алдартнууд Трампыг дэмжлээ гэж түүн рүү дайрч давшилж, нүрээ буруулж байна. Gambino Kanye Place гэдэг нэртэй түүнийг шоголсон богино бичлэгийг This America дууны хамт гаргасан. Kanye Place-ийн байдал эсэргээрээ Kanye хүмүүс барьж ичих гээд байгаа болохоос Kanye хэн нэгэн рүү дайрч давшлаагүй. This America клипийн олон хүчтэй мессежүүдийг агуулсан ч нийтэд нь харуул нэг талын либерал үзлийг агуулсан гэж хэлж болно. Нийтээрээ түүнийг магтаж, цаашлаад Kanye-тэй харьцуулж Gambino-хад Kanye хэрэггүй ч шиг балаа юмаа ярьж байна. Joyner Lucas оны өмнө This America-тэй төстэй хийцтэй I'm Not Racist дууны клипийг гаргасан. Ялгаа нь Gambino-гийн дуу дан хараа эрстэй хүмүүсийн өмнөөс дуурсан. Сүүл хэсэгт Get Out кинонд эрэхтэй төстэй хэсэг гардаг. Тэр зогтож араас нь цагаан хүмүүс хөөж байна. Энэ нь хар цагааны ялгааг улам тодотож, улам талцах сэдлийг өгөх болов. Эсвэргээрээ I'm Not Racist дуун дээр хар цагаан хоёр тал хоёулаа өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, нэг нэгний хүлээцтэй сонсож найрамдаад дуусдаг. Kanye эвнийх Трампыг зөв юм хийж байгаа гэж дэмжиж байгаа юм ууг нь байхгүй. Ер нь Трамп ерөнхийлөгчөд нэр дэвшээс өмнө рэперүүд би Трамп шиг баян болно. Намайг хар Трамп гэж дууд мууд гэдэг байснаа 16 оноос л fuck Трамп гэдэг хэлсэн. Kanye-гийн гол хэлэх гээд байгаа санаа нь бид мейнстрим медиа, баталгаатай их сурвалж гээд байгаа мэдээллийн хэрэгслүүдийн нөлөөнд автаж, өөрсдийн толгойроо бодож, өөр бодолтой байх нь бараг хориотой болсон байна гэдэг байгаа юм. We are drugged out. We are following other people's opinions. We are controlled by the media. We need to be free thinkers, then we need to learn how to feel free. People say feel free, but we don't even know how to feel free or think free. Say what you feel. Einstein says the definition of insanity is doing the same thing, expecting a different result. So we keep on saying, I hate you, fuck you, fuck you, fuck you. How are we going to get a different result out of hate? Why don't we just try love? Даан чин талаас нь хинч харахгүй Трампыг дэмждэг мэдрэл муутай гэж дайраад байгаа нь харамсалтай. Бүгд эрхчлөөг эрхэмлдэг. Үгээ ил эрхчлөө гэдэг мөртлөө хин нэгэн нийтлэг сэтгэлгээнээс өөр зүйл хэлэхдүүдэд A Quiet Place-ийн Монгол сууд шиг дайрдаг болсон. Kanye Obama 8 жил суудал суухад Чикагод юу ч хүрчлэгдээгүй гэсний дараа Kanye шууд Чикагоос гаралтай Chance the Rapper Twitter дээр хар эрстэй хүн болгон демократ намыг дэмжих албагүй гэж үчснийхээ төлөө мөн л дайралтанд өртөж заа ёстой уучлаарай болоод дууссан. Хин нэгэн танихгүй хүн зүгээр л өөр бодолтой байх нь эмзэглэмээр төвчшгүй зүйл болсон байна. YouTube нэлээдгүй том консерватив сувгуудын зарим бичлэгүүдийг устгаж, тохиромжгүй агуулгатай гэж насны хязгаар зэргийг тавьж, хандлтыг нь багасгах гэж оролдсон. Саяхан Facebook энэ пост үзий ядсан агуулгатай байна уу гэсэн нэмэлт сонголтыг туршилтаар явуулсан. Зарим газар бичигдсэн комментээр рейтинг өгөх боломж олгож, сөрөг рейтинг авсан комментны эзний аккаунтыг түр хугацаанд коммент бичих эрхийг нь хаасан байна. Зарим хүмүүс нэх гомдоод байхаар биш зүйл хэлснийхээ төлөө бандуулсан гэсэн байна. Үүнээс харуул Google, YouTube, Facebook-ийн ард нэг талыг барьсан либерал бодлого байгаа гэдэг нь хэлтэй. Тэгэхээр бидэнд үнэхээр үг хэлэх хэрэгчлээ. Цаашлаад өөрийн толгоогоор юмыг шүүж эргэцүүлэн бодох хэрэг яг байна уу? Ингээд бодохоор аль хэдийн Quiet Place кинонд ирэх шиг чимээгүй амьдрах нь үлцээтэй болжээ.